би тассан балаа ухта Сэрэтрийн мишиг дэрж гэж хүн байна. Сэрэтрийн бүрүүлэлжин гэдэг би айлын одоо дээрээсээ 5 дахь хүүхэд юм байна. За намайг Төмөр үлгийн оюун чим гэдэг. Намайг Ган зэргийн Мэрмартлам гэдэг. 3500 юм чи ингэж л та ганц бичээний үнээр ганц бугууч. Энэ бол эзүүл. Цаг хугацааны хүрд эргэж нийгэм солигдсонч хуучиршгүй үнсэн гэж бий. Тэр бол өвөгдөөцөөс өвлөдөн ирсэн гарын уур ухааны бят юм. Зөвхөн нэгэн гэр бүлийн хүрээнд үеэс үед эцгээс хүүд багшаас шавд нууц болон хадгалагдаж ирсэн энэхүү өв соёл өнөөдөр бидний өмнө амьлж байна. Гартаа эрдэмтэй сэтгэлтэй галтай нэгэн гэр бүлийн түүхийг хамтаа төлдөе. Би тассан балаа ухта Сэрэтрийн мишиг дэрж гэж хүн байна. Би одоо ингээд ээж багштай тэгээд одоо ийм ардын Монголын уламжлалт орлоо эрхэлж ирсэн ийм хүн байгаамаа. Тэгээд одоо өөр хүүхдүүдтэй сургаж зөвөрсөн юм чи зөндөө байна. Тэгээд тэрнээс гадна одоо бас нэг тийм гадаадын хөрөнгө оруулалттай нэг тийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургах тийм сургалт сургагч багш хийж 30-аад шавтай нэг юм хүн байгаамаа. Манай аав болохоор тийм тайжуудынхан гэж тийм ах 4 5 тайжийн удам ухсгаа юм блэ. Тэнд тэр бас нэг гоншиг дорж гэж нэг хүн их орон дахин хүн байсан гэсэн. Тэр тайжуудын нэг. Тэгээд манай ээжийн талд болохоор ах 4 дахин байсан юм лээ. Тэгээ манай буурлаа төр сайхан дахин гиндин гэж тийм сайхан буурал байсан. Тэр буурал одоо алт мөнгө хийдэг, мотор ер нь бүхэл төрлийн юу хийдэг тийм хүн байсан. Тэгээд надад одоо намайг нэг жоохон байхад тийм агар хувин хийж өгчээсэн юм байна лээ. Агар зандан хувин. Тэгээд тэр хувин гараад би одоо гүү саадах тийм байсан. Одоо ингээд хүүгээд бас гүүгээ саагаад явж байгаа нэг тийм сайхан юу байдаг. Тэгээд бас манай буурлын өөрөө хийсэн тийм модон савнууд бол зөндөл байдаг байсан. Тэгээд нэг гурилын мод гамбинц байдаг. Одоо тэр манай том хөргөний энэ том охиныг байдаг. Тийм удаан идэлгээтэй юу сайтай тийм сайхан идэлүүд хийдэг байсан юм байлаа. Тийм сайхан уран тархал болсон байсан юм байлаа. Би нөгөө нэг найз маань ингээд надад нэмаа чи энэ юу энэ буувчиг чи ах уу? Стэг өөрхөн бууж байна гэд даваа жаргалаад хэлчихсэн байхгүй. Тэгээд харсан чи үнэхээр гоё яагаад. Тэгээ найзаасаа хийх аргыг сураад тэгээ найз маань найзаа чи чадахгүй бол найз нь чам шүрийн өгөө гэд. Тэгээ би найзаасаа сурах хийчихсэн байхгүй. Тэгээ амар гоё яагаад. Тэгээ би найзтайгаа нийлж агаад гар урлал гэдэг дугууланд ороод тэгээ гар урлал гэдэг дугуулангаас эхлүүлээд бид нар ингээд найзуудаа анзаараа тэгээд найзуудаа бэлгэлдэг болсон. Тэгээд бид нар одоо манай ингээд хоёрын гар урлал гэсэн бүлэг байдаг. Тэгээд манай бүлэнд ингээд маргаад тэгээд хорлож аав даваа жаргал гэд хөөхтөө зөндөө байдаг. Тэгээд би энийг хийхээр үнэхээр гоё ингээд хичээл хийснийхаа дараа ээж ингээд нэг бугууч өөрөө хийчихгүй та гэд тэгээд хийнгүүд амар гоё ингээд зөв ингээл амар гоё ингээд энийг ингээд зөндөө хийгээ сууж юмар амар гоё санагддаг. Тэгээд нэг юм чи ингээд зүйл бугууч гэ амар гоё тахгүй. Тэгээд энийг ингээд хэрэг би нэг оюун дээр гэдэг хүүхдэд ингээд зарсан чинь тэр ингээ амар гоё таалах чинь ингээд өдрөө олон зүйлсээр агаад тэгээд би тэрийг харахаар амар гоё идэгсэн. Тэгээд найзуудтай ингээд манай найзууд бүгднийг хараалцтай. Яа хэдүүр ийм гоё юм хийчихтэй гэл тэгэл бид нар одоо ингээ юм дээр ойдог болчихсон. Ойдог нэг ширээ ингээд нэг юм усны авчаарын дээр нэг юм сатураг ойж жагаад тэг хийдэг болчихсон байх. Ямар одоо 7 дугаар ингээд байхад ээж маань ингээд 7 дугаар ингээд 3 дугаар үлрэлээ амартаа тийм урт 7 хоногийн амардаг гэдэг байсан. Тэгэхээр тэрүүгээр ээж маань одоо надад нөгөө ингээд аав ээж хоёр маань ерөөсөө ингээд урган хайрсан ингээд шүүлээл тэгэл одоо чи шүүгийн би шүүгийн юм хийлээ таарч өгөөж яаж өгөөл би энэс асуугаал тэгээд нөгөө арьсаа шүүлээл тэгэл аав арьсаа хийлдээл ээж одоо ээлдээл дийлээ хийгээл ингээд юм байсан. Тэгээд намайг 7 дугаар ингээд тэр урт амралтаар ирсэн чи ээж маань одоо тэр арьсыг нээд тэр дээл хийхийг зааж өгч би тэгээд нэг ээжтэйгээ хамтарч тийм одоо
хурган дээл нэг игчтэй хийж исэн маа. Тэр чинь нэртэй бас нэг олон хүн чинь ингээд дараа нэртэй тэгж хийж ирсэн. Тэгээд манай аав болол одоо улсын сайн малчин хүн байсан. Тэгээд бас бид нар чинь бас бид нар чихээс аруул тэгээд тийм үр залгамжсан бас одоо мянгатан малчингууд их байгаа. За тэгээд аавыг улсын сайн малчин манай аав чинь 48 онд улсын сайн малчин авч ирсэн мөлий. Тэгээд 70 жилийн дараагаар манай нэг дүү бас улсын сайн малчин авсан. Хиндэж хэл болдоггүй нууц жор гэж гар орлолт бий. Материалаа хэрхэн сонгох, хизээ нь боловсруулах, ямар агшинд эцсийн бүтээл болох вэ гэдэл. Энэ бүхэн зөвхөн энэ ханны цаана энэ л гэр бүлийн дунд хадгалагдсан үлддэг. Өнөөдөр бид тэрхүү нууцын хаалгыг татаж олон үеийн турш хадгалагдсан эрдэм хэрхэн өвлөгдөж байг бодтоор харж байна. За би намайг одоо 5 дугаар ангид байхад би чинь буураж буруу дээр их байдаг буураж буруу хүүхэд. Тэгээд 5 дугаар ангидаа амралтаараа очиход манай буураж нэг хөвөнтэй тэрлэг миний хүүхд өөрөө хийгээд өмсөд явуул зүгээр байна гэх. Тэгээд ингээд тэр үед чи хөвөн зулаад тэрлэг хийдэг байсан. Тэгээд надаар өөрөө эсгэж өгөөд ингэж имждээ ингэж зааж өгөөд тэгээд одоо товчилбыг тэр үед машинаар эргүүлдэггүй байсан. Гараар товчилбынхаа юуг инхэрдээд ингээд 5 дугаар ангидаа би буруу жирээ заалгаад анхныхаа дийлийг одоо гар бие оролцож ингэж хийж сурж тэрийг одоо ингээд цааш нь ээж нэмж зааж өгөөд ингээд өвлөн уламжлаад явж байгаа. Намайг Ган зэргийн Мигмартлам гэдэг. Би одоогоор хөгжмийн бүшийн мэргэжлийг эзэмшээд хөгжмийн бүшээр ажиллаж байна. За миний хувьд 12 дугаар ангид нөгөө дизайн технологийн хичээлийн явгаар нэгдсэн тийм гоё л гээд уралдаан болдог байсан. Тэрнээс ихсүүлээд миний анхны гараа хэлсэн гэж би их боддог. Дээрээс нь миний одоо ээж эмээ миний дэргэд нүдэн дээр юм хийдэг байсан болохоор би амьдралынхаа нүдлийн уцаар ингэж сурсан. Одоо сүүлийн үед эргээд энэ нөгөө одоо энэ өвлөмжлөл сэргээд хүүхдүүд ч гэсэн ер нь одоо бас нөгөө утасны хэрэглэнээс хол байлгах үүднээс би ер нь хүүхд одоо ахлахынгийнхандаа ер нь тэгж сургаад байгаа. Өөрсдөө ч гэсэн ер нь ингээд хүүхдүүд сурчгаараа илүү ингээд одоо урамшаад сурсан юмдаа урамшаад эхлээд 10 дугаар ангиас эхлээд одоо энэ уран гатгамал орж эхэлдэг байхгүй. Тэнгүүд нь хавтга оёолчдын хүүхдүүд эхлээд. За тэгээд нөгөө хүүхдүүд чинь ингээд хавтгаа оёод ингээд энийг оёод ингээд ягаад тэгэхээр урамшаад за би ийм ингээд та нар ингээд хурдан ойчлоо штэ энийг ийм имийг хурдан ойчж байгаа юм чинь одоо тэгээд энийг ойчингуудаа та нар дахиад цааш нь дайлаа ойж болно штэ аав даа өгнө ах даа өгнө өвдөө өгнө нэмэдээ өгнө ингээд яхаар хүүхдүүд урамшаад илүү цаашаа одоо манай хүүхдүүд үл ингээд ойсон юмнууд нь зарим дээдл нь одоо 3 4 бүтээл хийчихэд байж 10 дугаар ингээд одоо 11 дугаар ингээд хөтлөхэд 10 дугаар ангидаа сураад 2 хавтга 2 дайлан ингээд оёод одоо түрүүч нь ингээд дайлан болчоод одоо энэ дээр загсан нуруугаал оёх нь үлдчихэд ингээд бүтэн дайлан болчоод одоо цагаан сараас өмнө ингээд дуусгана гэсэн одоо ингээд дуусгах гэж байгаа ийм дайлангууд. Юу би нөгөө нэг зуны амралтаараа байж байгаад тэр нөгөө нэг айнаад явж байгаад гадаа тоглож байгаа. Тэгээ өмнө уурайцсахгүй юу? Тэгэхээр одоо яахаа мэдэхгүй байжгаад гэсэн чи айнаа одоо нэг оёхыг зааж өгсөн. Ирээд нөөс зөрмөн баг. Гэтэ оёхын амир гоё юм бэл. Тэгээ эсвэр үлгэр гаргаад тэгээ имээдээ би ийм зүйлийг ингэж эсгэж одоо ингээд юм палач хийх гэж байгаа гэд үзүүлжсэн чи имээ харчаад хөөх наадах чи юм болох юм уу гэд хэлжсэн аахгүй. Тэрийг харахаар би нөгөө имээг одоо ингээд бодоход миний имээ нөгөө тухайн үеэс үед дамжиж ирсэн ухаанаараа буюу ингээд ийм хэмжээгүй одоо нөгөө юм биеэс хэмжээ авч мэдэхгүйгээр тийм хөдөө маягаар эсгэжсэн бол тий би болохоор нөгөө багшны зааснаар ингээд эсгээд тэгээд нэг юм палаж коллекц хийгээд ангийнхандаа нийл коллекц хийгээд тэгээд 3 дугаар байранд орж тэрнээсээ ер нь их урам авч тэгээ имээ маань их хөөрхөн болсон байна гэсэлт их тэгж ярьжсэн маань их нөлөөлж тэгээ ер нь хүн гар урлал хийгээд ирэхээр аман урамшуудлаас илүү хүн өөрөө хийсэн бүтээлээ харахаар их урамшдаг. Би энэ мэргэжлийг болохоор нөгөө хадам ээжээсээ өвлж авсан байхгүй юу? Манай хадам ээж одоо тэр үед үйлчлэл хөдөлмөрийн багш гэж байдаг байсан да бид нэрийг жаахан байгаа. Тэгээ тэр хадам ээж маань тэтгэвртэй гараад тэгээд намайг ингээд өөрийнхөө мэргэжлийг өвлөж ягаад би чинь сүүлд ичнээгээр сурч
одоо багшийн дэдийн багшийн сургуулийг хичнээн дизайн технологийн багш мэргэжлээ сурч төгсөөд хадам ээжийнхаа мэргэжлийг өвлөн авчин гэж ажиллаж байгаа. За манай ээжийн аав Цэрник мэд гэдэг хүн байсан. Тэгээ өвөө маань өөрөө морин ураа хийгээд өөрөө тоглоод тэгээ янз янзын олон татлагууд тоглодог байсан. Тэд дундаас сурж үлдсэн юм ерөөсөө байдаггүй нэг харамсалтай зүйл байдаг. Тэгээд одоо өөрөө хөгжмийн багшийн хувьд өвөөгийнхөө тоглодог байсан эдгээр зүйлсүүдийг бас сургалт үйл ажиллагаанд ашиглахыг бас зорж байгаа. Тэгээд өвөө маань их уран хүн байдаг байсан. Монгол хотол хийдэг байсан. Дээрээс нь хуураа өрөө хийдэг байсан. Амуу хуур, хуучир гэх хөгжмүүдийг бас хийдэг байсан. Холсоо ор хөгжмийн зэмсгээр нь би бас тоглож чадна. Дээрээс нь хуучир хөгжмийн зэмсэг бас яг мэрэгжлийн соёл урлагийн сургуулийг багш урлагийн боловсролыг төгсөхдөө ардын хөгжмөөрөө хуучир хөгжмийг сонгож суралцж төгссөн байгаа. 7 дугаар ангид авахад урлагийн слэг гэж болдог. Тэрэн дээр хүүхдэл хуучир бариад өөрөө их явдаг байсан. Тэгээл өвөө маань гангийн халуунаар нь тэгэл тэрнээс ихсүүлэл зааж өгдөг байсан. Дээрээс нь намайг 1-р курс ороод өвөөдөө зуны амралтаар очиод би нөгөө сурсан аялгаугаа тоглож үзүүлсэн чинь мэрэгжлийн сурсан учраас бас сайн суржээ гэж нэг тийм зөвлөдөг. Хамгийн сүүлд аман урамшил тэгжил авч исэн даа өвөө гэсэн. Тэрнээс сурж үлдсэн юмгүй гацарсандаа бас жаахан харамсаад байдаг. Тэгээ тэр харамсаж байгаа зүйлээ бас ямар нэгэн байдлаар яаж хийж агаад өөртөө шингээн гэж бас бодож байгаа. Дээрээс нь хүүхдүүдтэй бас ингээд уламжлалгоод өвлүүлэн үлдээн гэж бас бодож байгаа. Гэр билийн замаараа шогшуулж айсвин харагдна. Гэр тэлсэн авига санадал банда дудаад ирэх зүудний алсад мордохдоо дүрэн орхиод явчихсан дууны тэнгэр миндээ. За уран хатгамлын одоо энэ эднэр дээр бол ингээд 3 төрөл нь орчод байгаа юм. Одоо энэ ингээд зүүгээ ороочж байна. Энэ ингээд загс нуруугаа очиж байна. Энэ дээдлийн ирмгээр нь ингээд шүдэн ойдлоо очиж байгаа. Ингээд одоо уран хатгамлын төрлүүдээс 3 нь орчиж байгаа. За тэгээ ер нь бол одоо сурагчдаа ардын гар урлын төрлүүдийг илүүдэлхүү одоо зааж сурахыг хичээж ажиллаж байгаа. За тэгээд үндэсний хувцас одоо хүүхдийн баривчнаас эхлүүлээл хажуугаар нь ингээд баривчийн хийлгэн дүүнерт нь ах эгчийнхаа хүүхдүүд ингээд хүүхдүүдийн баривчаа хийдэг. За дээрэс нь ширмэл одоо эсгийн ширмэлийг бас сонирхож байгаа чиглэлээр нь аль ангид аль хүүхдүүд нь юу сонирхож байна гэдгээр нь ингээд хүүхдүүд ерөнхийд нэг чиглэлд биш ингээд илүүдэлхүү одоо ардын гар урлын уламжлалт гар урлынхаа төрлүүдийг хэн нь илүү сурмаар байна тэр чиглэл рүү ингээд хүүхдүүдэд чиглүүлж ажиллахыг хичээж ажиллаж байна. Хамгийн түрүүлэг хийсэн бүтээлээ имэдэ бариад гүйдэг. Тэгэхээр имэгээс хамгийн юг гэдэг юм уран зургийг авдаг гэсэн үг. Тэгэхээр хүний хийсэн зүйл гэдэг бол имээ маань нэг зүйлийг хэлдэг байсан. Хүн чи юу хийж сурна? Түүнийг чинь ингээд чиний толгоноос авахгүй учраас альва зүйлээ ингээд хийж сурчээ. Тэ өөрөө ингээд дадал болоо, хэвшил болоо, оролт гэж хэлдэг байсан. Тэр маань их намайг энэ зүйлийг ингээд хийж тэгээ ингээд бүтээхэд их уран зориг болж өгсөн юм болов уу гэж одоо боддог. За дээрэс нь манай эмэнд бид нарыг баг байхад юм хамбаар өмд хийж өгдөг байсан. Тэгээ тэрнээс одоо бодоход би нэг олон зүйлийг худалдаж авахыг бас хүсдэггүй. Монгол хүний гарын уур ухааны бяд ийм л гайхамшигтай. Өвөг дээдсийн үлдээсэн нэмэн үгийг зүгээр нэг хадгалах биш. Амьдралынхаа утга учир болгон хөгжүүлж буй энэ гэр бүлээр бахархгүй байхын аргагүй. Бидний соёл, бидний бахархал, таны, миний, бидний гарт оршсоор байна.